Сайхан амсгасноо. За HTML хэл гэж хичээл үзсэн байгаа тийм ээ. За HTML хичээлээрээ дамжуулан юу үзсэн бэ гэхээр веб хуудас зохиомжлох, веб хуудас үүсгэх таагууд, бичвэртэй ажиллах таагууд, хүснэгтэй ажиллах таагууд, зурагтай ажиллах таагуудыг үзсэн байгаа. За өнөөдрийн хичээлээр тэгвэл холбоос түүний төрөл холбоосыг hyperlink гэж нэрлэдэг байна. HTML хуудас гэдэг нь ямар нэг холбоосуудын цогц хэлбэрийг хэлээд байгаа юм аа. За холбоосыг hyperlink буюу A гэсэн таагаар илэрхийлдэг байх нь. За холбоос нь ямар нэг хуудас руу ямар нэг зураг, бичвэр, хүснэг зэрэг мультимедиа мэдээлэл рүү шилжих үйлдэлүүд юм аа. За холбоосыг дотор нь хэд хэдэн төрөл байдаг байна. Нэгдүгээр нэг хуудаснаас нөгөө хуудас руу шилжих. Хоёрт хуудас дотроо шилжих. Гуравт веб хуудас руу шилжих. Дөрөвт цахим шууданд холбоос хийх. Дөрөвт фрейм буюу хэд хэдэн цонхонд шилжилт хуудас хийх нэ. За хуудас дотор шилжих холбоос оруулах тааг маань юу вэ гэхээр нөгөө нэг хаах таагууд байдаг тийм ээ. Ажилтан дотор A. За тэгээд ямар хуудсанд шилжих вэ гэдэг хуудасынхаа сайтынхаа нэрийг оруулж өгнө. За тэгээд эцэст нь холбоос үүсгэх объектоо оруулаад таага хааж өгнө. Ташуул зураас A-ээр ажилтан дотор бичгэн хаагдана. За жишээ нь ажилтан дотор A href тэнцүү хашилт SQL HTML хашилт алтаагаад сургуулийн танилцуулга гэсэн объект үүсгэж өгнө. За буцаагаад юугаа хаачин тийм ээ таага. За хуудас дотор шилжих буюу зангуу. За зангуу маань бас мөн ижилхэн яах нь вэ? href тэнцүү хашилтан дотор чагт ID нэр хашилтаа хаагаад хаалтаа бас мөн хаах нь холбоос үүсгэх объектоо оруулаад таага хааж өгөх нэ. За жишээ нь энэ бахан тийм ээ. Хуудсанд очих таага бичиж өгнө. Хамгийн ихний хуудсанд очих тааг бичгэнэ. За веб сайт руу шилжих холбоос оруулахдаа мөн ижилхэн нөгөө A гэсэн таага эхлэл төгсгөлтөөр бичиж өгнө. За энэ маань юу вэ? Хамгийн их нь эхлэх тааг. Энэ ташуул зураастай байх юм бол тухайн таагийг хааж байна гэж бод. Хааж байх нэ. За дараа нь жишээ нь юу вэ гэхээр за сайтын нэр гэсэн байгаа тийм ээ. Тэрэн дээр нь Mongolian.mn гэх юм. Монгол хэлний их тайлбар тойл гэсэн холбоос үүсгэх объект оруулж өгөөд за холбоосын дотроо бас 3 төрөлтэй тийм ээ. Link гэвэл жирийн холбоос, V-link гэвэл хэрэглэгдсэн холбоос, E-link гэвэл идэвхтэй холбоос. За body link буюу гэрийн гэдэг ногоон өнгөр клик хэрэг дарах юм бол тухайн холбоос маань ногоон өнгөр бичигдэнэ гэсэн үг. Түүн доторх зүйл маань юу руу холбогдох вэ гэдэг нь шар өнгөөр бичигдэнэ гэсэн үг. Сургуульчгийн хуудас 82-оос 83 дугаар хуудсанд холбоосын хичээл маань байгаа. За хадгалах заавар. Бүгдээрээ анх нөгөө танхимаар хичээл орж байхдаа хадгалах зааврын талаар багш нь хэлж өгсөн байгаа шүү дээ. За хамгийн ихэнд веб хуудас үүсгэхдээ яах вэ? Notepad програмаа нээгээд за Notepad програмаа цөмөрөө нээхдээ яаж нээх вэ гэхээр нөгөө Windows буюу за Windows цонхоо дараад энэ дээрээ яах вэ? Notepad гэж бичиж өгч гэн тий search хэсэг дээрээ. За бүгшэр компьютер жах удаад байна. Зөндөө юм судлагдсан чи. Notepad. За Notepad гэж бичиж гэн. За гараад ирлээ. За Notepad програмаа ингээд нэгээд орхичин тийм ээ. За нээчээд яана гэсэн плээ. За энэ хадгалах зааврын багш нь дараа нь яг холбоосоо хий. Хадгалах үйлдэлийг жишээн дээрээ оруулнаа. За Notepad руу ороод за нэг танхимаар орж байхдаа багш нь бас хадгалах үйлдэлийг зааж өгсөн байгаа тийм ээ.
За энэ HTML бичих таагуудыг бас зааж өгсөн. Сая теле хичээлүүдээр бас орсон баг. За хаалтаа нэгээд A грэф тэнцүү хашилт 2 абстракт гэсэн тийм ээ. За HTTPS тодорхойлох 2 цэг тагшуу зураас www цэг news цэг mn гэд хамгийн амархнаар news цэг mn л орё. За абстракт хагаад хашилтаа бас хааж өгөх нэ. За тэгээ ямар объект үүсгэх вэ гэхээр мэдээний сайт орох гэсэн объектээ үүсгэж өгье. За энэнийхээ дараа юу лээ? Grep тага хааж өгнө. За За үүний дараагаар body буюу их бие бас хааж өгнө. Хааж өгөхдөө заавал ташуу зураас бичигдэх нь. За HTML тагийг ч гэсэн мөн ташуу зураас та хаах нэ. За хадгалагта файл системийн save буюу save эсвэл save as-ыг хэрэглэж болно. Гараас Ctrl S тийм ээ. За файл name хэсэг дээр болохоор хадгалах нэрээ бичиж өгөх нэ. Нэрээ бичиж өгчөөд цэг HTML гэдгээ заавал бичиж өгнө. За save as type гэдэг хэсгээс all files сонгоод доор байгаа incontent гэдэг хэсгээс нь UTF-8 сонгоод яг энэ хадгалах үйлдэлийг заасан штэ. За хаана хадгалах вэ гэхээр дэлгэцэн дээр хадгалах команд өчиг гүшин. За ингээ хадгаллаа. За дэлгэц рүүгээ орно. За дэлгэцэн дээр холбоос гэсэн энэ Notepad програм дээр хадгалагдсан байна тий. За энэ хадгалагдсан зүйл дээр маус хоёроо дараад Open with Google Chrome буюу интернет хүчтэй сонгож өгнө. За мэдээний сайт орох гэж саяных чи ингээ гараад ирж байгааз. За мэдээний сайт руугаа дарлаа. За news цэгийн руу шууд ингээ орох нэ. За та нар мань гэрээний даалгавартай сурах бичгийн хуудас 83 дугаар хуудасны жишээ даалгаврыг хийх нь. За багш нь яг энэ презентацийн хичээлийг зураг хэлбэрээр бас оруулаад өгье. За хичээлээ сайн хийгээрэй.